Амар мэндэ ахын дүүс. Өнөөдрийн дугаартаа эртний хүчрхэг монголчууд болох Хятад гүрний өр хойчос дагуур монголчуудын талаар ярих болно. Дагуурууд бол монгол хэлээр ярьдаг, монгол соёлтой, буддын шашин болон бөөмөргөл шүтдэг монгол ард түмэн бөгөөд өнөөгийн байдлаар Монгол, Орос улбаны улс бүгд найрамдах Хятад ард улсад амьдарч байна. Тэдний олонх нь зүүн хойд Хятад, голчлон өвөр Монгол болон Шинжаан угрын өөртөө засах хоронд амьдрах ба 2020 оны байдлаар нийт 130 гаруй мянган дагуур хүн бүртгэгджээ. Хятадын албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 56 угсаатны бүлгийн нэг нь дагуур юм. Ингэж хэлэхээр сонин санагдаж магадгүй ч Хятад бол 56 угсаатнаас бүрдэж нэг улс болдог гэдгийг тэд 1979 оны хүн амын толгоор зарлажээ. Ингээд бичлэгтээ орцгоё. Хүннүү сүннүгүн үеэс уудам талнуудыг урт удаан хугацааны турш бидний өвдөдөөс хүчрхэг төр тусуудыг зохицлооч өөрсдийн түүхээ бичсээр байсан билээ. Тэгвэл нийтийн толлын өмнөх 209 онд Модон хүннүү гүрний шанью болж хөрш дунхуу нарыг бут цохин игнэндээ нэгтгсэн байдаг. Хүннүү цохигдсон дунхуу нар Сиамби ухаан хэмээн хоёр хуваагдсан ба хожим 156 онд таншигваагаар өдөртөөсөн Сиамби нар хүннүү цохиж өөрсдийн хаан тусаа байгуулжээ. Түүний байгуулсан улс асар богино хугацаанд хүчрхэгдсэн ба Хятадын сурвалж бичигт Сиамби нарын зэвсгийн хурц, морины хурд, хүннүү нараас нэг хидэгдэжээ хэмээн тэмдэглэсэн тэднийг ямар хүчрхэг болсныг илтгэдэг. Удалгүй дотоодын эрх мэдлийн төлөөх хөрсөлдөөн, эв түнжингүй байдлаас үүдэн Сиамби улс 235 онд олон жижиг хэсэг болон задарсан юм. Ийхүү салан гарсан олон Сиамби нарын нэг нь хятадчууд байлаа. Хятадчууд Сиамбигийн задарлаас хойших 600 гаруй жилийн турш их хянганы нуруунд амьдарч байгаад 8 дугаар зууны эхнээс эргэн тойрны хөрш усуудаа эзлэн хүчрхэгжиж эхэлсэн байна. Тэд дотроо 8 овгоос бүрдэх ба 907 оны хүртэл 8 овог тодорхой хугацаанд ээлжиж төрийн эрхийг барьдаг. Тэдгээрийг Даха аймаг тэргүүлж байжээ. Харин 907 онд Елүү овогт Амбигаа нь хуучны тогтолцоог устгаж өөрөө хаан болсноор Ляо улсын үнд суурийг тавьсан. Хятадчуудын байгуулсан их Ляо улс нь өрнөөс дорн хүртэлх өргөн уудам нутгийг захирсан олон янзын ард түмнийг нэгтгсэн хүчрхэг улс байсан ба тэд угсаа гаруулд нэгт Монгол угсааны олон улсуудтай эдийн засаг, худалдаа, улс төрийн өргөн харилцаатай байсаар иржээ. Хятадчуудын их Ляо улс 1125 онд тэдний харьяанд байсан зөрчин нарын бослогын улмаас нуран унсан ба угсаа гаруулнагт хамаг Монгол улс тэдэнд цэргийн тусламж үзүүлж байсан мэдээ бий. Их Ляо улс нуран унсанд Елүү овогт даши баруун зүгт ард иргэдээ аван нүүдлэж дундад Азад хожим харагтан хэмээн алдарсан өөрийн улсаа байгуулжээ. Зөрчдүүд Хятад нарын улсыг унгаад өөртөө улсаа Жин буюу Алтан улс хэмээн нэрлэж Хятад нарыг захирсан ба тэдэнтэй угсаа гаруулнагт Монголын олон улсуудад ч янз бүрийн байдлаар улс төр эдийн засгийн дарамт үзүүлсээр байв. 1206 онд Эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулсны дараагаар гадаад бодлогын хамгийн том зорилт нь эртний өшөөд зөрчдийн Алтан улсыг мөхөөх байсан бөгөөд тэдний харьяанд байсан Хятад нар угсаа гаруулнагт монголчуудын талд орон тулалдаж олон цэцэн мэргэд их хааны өндөр төрд зүтгэсэн билээ. Тэдний нэг нь Елүү овогт Жуцаа хэмээх мэргэн сайд билээ. Чингис хаан нас барахынхаа өмнө үр хүүхдэд дуудан Жуцаа болбоос Тэнгэрээс манаа гэр бүлд харилсан хишиг болоо. Хожим цэрэг засах болон ард иргэний хэрэг явдлыг түүнд найдваас зохимоо хэмээн гэрээсэлсэн гэдэг. Тэрбээр Чингис хаан өгөөдөө хаанд шудраг үнэнчээр зүтгэж ирсэн бөгөөд Хятад орныг засан тохинуулах, гайл доторыг цэгцлэх, эрдэмтэн мэрэгдийг хүндэтгэн хэрэглэх, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг олон талын арга бодлогыг явуулж байжээ. 1241 онд өгөөдөө хаан нас нөхцөнд дөргөөний хатан төрөзөлж Илүү Чуцаа зэрэг шудраг түшимдийг тушаалаас нь огцруулсан бөгөөд дөргөөний хатанд үйлчилсэн Абдуур Ахман зэрэг залхаа түшмэд Илүү Чуцааг төрийн албанд байхдаа улсын хөрөнгийг ихээр шимшигдуулсан хэмээн илт гүтгэж заалдаж түүнийг гэр бүлийг нэгдсэн байна. Тэгэхэд түүний гэрээс зөвхөн ятаг, шанз, лимб, бишгүр, ном зохиол, зураг хөргөөсөөр юу ч гараагүй гэдэг. Улс төрийн гүтгэлэг янз бүрийн дарамт шахалтаас болж тэрбээр 1244 онд хар хором хотод нас нөхчжээ. Мөнх хаан хаанс уранд суусны дараагаар түүний шудраг ариун гавьяа зүтгэлийг үнэлж Вэнчэн буюу төв соёлд хэмээх цол сойрхож Гуаннин Ван цолыг нэхэн өргөмжилсэн байна. 14-р зууны эрдэмтэн Рашид ад-Дины судрын чуулганы мэдээгээр эрт цагт хятад хийгээд монголчуудын хил, ёс заншил нь
багасаа ялгаатай байсан боловч одоо үед ойр дүд болсон гэжээ. Эзэнт гүрний уналтын дараа монголчууд өөр хоорондоо дайтаж төвлөрсөн засаг захиргаа суларсан зах хязгаар нутгуудад битгийхэл өөрсдийн дотоод асуудлаач бүрэн шийдэж чадахгүйд хүрсэн юм. Тиймээс хятад гүрний үр сад Дахи овгоос гарвалтай дагуурууд харьцангуй бие даасан байдалтайгаар Манч Түнгус угсааны олон усуудтай хаяа нийлэн амьдарч байлаа. Тухайлбал 16 дугаар зуунд тэд Шилка мөрний хөндөй, Амур мөрний ихэн урсгал орчимд амьдарч байсан бөгөөд уг нутгийг Хаант Оросын анхны судлаачид амьдарч буй ард түмнийх нь нэрээр Давуурий хэмээн нэрлэжээ. 1636 онд Өвөр Монголын 49 хошуу Манжин хааныг мөн Монголын хаан хэмээн өргөмжлөхөд дагуурууд зэрэгэлдээ амьдарч байсан эвенкүүдийн хамтаар холбоо байгуулж Манжин хааны захиргааг эсэргүүцэн бослог гаргасан юм а. Тэдний бослог эсэргүүцлийг 1640 онд Манжин төрөөс дарсан байна. Үүний дараагаар 1651 онд Хаант Оросын Хабаровоор өдөрдүүлсэн экспедиц ирж тэднийг татвар төлөх хэмээн шаардахад тэд татгалцсан тул дагуурууд болон орсуудын хооронд мөргөлдөөн гарч байжээ. Тухайлбал Поерковын отрядын казакууд Зэя мөрний хэрэг дагуу модон байшинтай сүрэн газруудтай таарчээ. Тэдгээр дагуурчууд талах, үүр тэрэ болон бусад бүтээгдэхүүний ариун нөөцтгөөс гадна маш олон үхэр, шувуутай, торго дурдангаар хийсэн хувцс өмсдөг байв. Дагуурууд урд зүгт хятад оронтой өслөг идэллээр наймаалцдаг тул хятадаас торго, дурдан болон төмөр идэл худалдан авдаг байжээ. Казакуудын толгойлогч Поерков дагуур монголчуудыг Оросын хаанд алба төлүүлэхийн тулд ноёдуудыг нь барьцаалан баривчилж, гинжилж, харгас хэрцгий ханддаг байсан нь тэдний тайлангуудад бичигдэж үлдсэн юм. Казак цэргүүд дагуур монголчуудын газар нутаг, хот айлуудыг төвөггүй тонон дээрэмдэж газар нутгаад хэлв. Нэр судлаач Хабаровын тайланд дурдсанаар дагуурын нэгэн хотыг довтлох үед зөвхөн 4 казак амиа алдаж 45 шархтжээ. Харин тэд 661 дагуур хүнийг хороож 243 эмэгтэй, 118 хүүхдийг олцолж, 237 адуу, 113 үхрийг булан авчээ. Орц цэргүүдийн энэхүү харгислал нь дагууруудыг уугуул нутагтаа амьдрахад хүндрэлтэй болгосон бөгөөд тэд өмнө зүг нүүдлэн Нинзан мөрөн бидний нэрлэлтгээр Ноо мөрөнд очиж суурьсан байна. Ийхүү Монголын төр өөр хоорондоо алалдаж, халаах ойрд өврөөрөө талцсан хуваагдсны үр дагаварт Орос болон Манжин идэрмэг хүчин дагуур монголчуудыг болон тэдний холбоотон эвенк зэрэг бусад ард түмнийг дуртаяа тонон дээрэмдэж алж хядан хувааж авсан байна. Чухам ийм учрал Оросд ч Хятадд ч одоогийн Монгол улсад ч дагуур монголчууд хуваагдан оршдог. Манжин иргэшээлийн үед тэдний зохион байгуулалтыг ихээхэн өөрчилж дагуурын хуучин авг халаагийн зохион байгуулалтыг ашиглан олон жүү буу болгожээ. Дагуурын тэр хуучин авг халаад багтах нэгж тэхэн буюу мохон нарыг нэгэн тосгон болгож тосгодыг мохон даа гэдэг ахлагчаар захируулсан байна. Одоо бүгдээрээ хамтдаа дагуур хэлтэй уулзцгаая. Давуур хэл нь Бутха, Цэцэгэр, Шинжаан болон хайлаар 4 аялагтай. Сайн сонсорой, ойлгох нь үзээрэй. 1, 2, 3, 4, 5, 7, 8, 10, harba. Baninglebe, Oksebe, Dewachilia, Aidutin, Nara, Sarulo, Hodo, Olan, Hin, Veza, Aula, Naura, Chulo, Gali, Oso, Holan, Shara, Shilan, Koko, Alaga, Hara, Chian, Guru, Baga, Unye, Hone, Ima, Ude, Osa. Чи ямар үйл хийж авшаа? Чи ямар алба хааж авшаа? Та гэрдөөхдөө ангалта. Шиний гэршин хаана ажав? Шиний ачаа өвшин нөрин ане. Шиний ачаа өвшин ямар алба хааж авав? Айдуг залгай како. Чиноя алдва. Бу даотлын явл. Тачгууд шимэн бэ. Чог шимэн бэ. 20 дугаар зууны эхэнд хүн дэгдэгтэй цаг үед зэрэг гаргаж Монголын тусгаар тогтнол
нэгдсэн Монгол улсыг байгуулах их хүсэд зүтгэж байсан хүн бол Мерсей юм. Тэрбээр дагуур хүн бөгөөд Өвөр Монголыг Монголд нэгтгэх, их Монгол улсыг дахин байгуулах зорилготой Брэдэд болсон хурал зөвлөгөөнд оролцож Өвөр Монголын улс төрд голлох үргийг гүйцэтгэж байлаа. Харин түүний үзэл санаа Зөвлөлт холбоот улс болон Хятадын удирдлагуудад таалагдаагүй дээр 1932 онд Улаанбаатар хотод ирэн ах トゥ монголчуудаас дэмжлэг хүсэж байжээ. Тухайн цаг үед Өвөр Монгол нь нэгэнт бүгд найрамдах Монгол ард улстай нэгдэхгүй тодорхой болсон тул тэрбээр Өвөр Монголын Хятад дахь нөхцөл байдлыг дээшлүүлэхээр ажиллаж Хятадын талд бууж өгчээ. Энэ нь монголчуудаас урвсан хэрэг огт биш, харин цагийн байдлыг зөв дүгнэж цэгэнсэн үйл хэрэг билээ. Япончууд 1931 онд хөлөн бөөрийг эзлэн авах тэрбээр Зөвлөлт холбоот улсаас орогнол хүссэн ч тэнд нөхцөл байдал оронгороо иргэсэн юм. Хожим Зөвлөлт холбоот улс задран унаж КГБ-гийн олон нууц материал ил болоход Мерсейг үнцэрхэг үзэлтэй хэмээн баривчилж Зөвлөлт холбоот улс руу авчран дотоод Монголын тагнуул байсан шоронд орохыг оролцсон гэх үндслэлээр цаазаар авах ял оноожээ. 1934 оны 10 дугаар сард ял нь 10 жилийн хорих ялаар солигдсон бөгөөд түүнийг гулаг руу илгээсэн байна. Гэхдээ түүний эцсийн хувь тавиланг тухайн бичиг баримт тэмдэглээгүй. Түүний энэхүү тэмцлийн хажуугаар бүгд найрамдах Монгол ард улсад ч дагуур гаруултай нэгэн Монгол удирдагч тусгаар тогтнолын төлөө аргагүй хүнд хэцүү нөхцөлд мөн тэмцэж байсан билээ. Хэдийгээр Мерсейгийн амьдралын сүүлчийн мөрүүд ийхүү бүдгэрсэн ч бидний залуу үеийн монголчуудын тунд та тодоостод гэрэлтэх болно. Та бүхний хараахан цэг тавьж чадаагүй тэр их үйл хэргийг үргэлжлүүлэх үндэсний сэхэтнүүд улам их төрөн гарсаар байх болно. Орчин үед дагуурууд голдуу Хятадын хар мөрөн мужийн олон Хятад болон Өвөр Монгол Шинжаан угрын газруудаар тархаа бодрохой суурьшин нутагшиж дагуур хүн гэж хэлхийн аргагүй үйл ялгарх хэмжээнд хүрч ихэнх нь Хятадын амьдралын хэв заншилд ороод байна. Шинжаан угрын өөртөө засах орон түүний баруун хойд хязгаарын тархтай уулын хормой болох 3 ширээ хэмээх газар цөөнгүй дагуурууд мөн сууж байна. Түүнээс гадна Өвөр Монголд Морин даваа хошуу, Бутхан хошуу, Хөлбөмбөр аймгийн Ивэнх хошуу, Өмнөд Айл, Хаг, Зил мод зэрэг Манжуур хайлаарын төмөр зам дагах газруудад дагуур монголчууд оршин сууж байна. Дагуурууд өөрсдийн уламжлал ёсоор ахмадаа хүндэтгэж, зочломтгой, харилцан бие биедээ тусалцдаг. Жил бүр тэмдэглэдэг хамгийн чухал баяр нь Ааны хэмээх бөгөөд зүрлүүл шинэ оныг угтаж буй баяр юм. Өвлийн улирал эмэгтэйчүүд урт хөх дээл арьсан гутал өмсөж, эрчүүд арьсан малгай үндэсний хувцаараа гангарна. Тэдний уламжлалт спорт бол бэйко буюу дагуур хоккей. Энэ нь 1000 гаруй жилийн түүхтэй өвлийн улирал тоглогддог хоккейтэй төстэй тоглоом юм. Ихэнх дагуурууд бөө мөргөн шүтнэ. Овг бүр өөрийн бөөтэй бөгөөд элдв зан үйл ёслолыг тэд удирдна. Мөн бусад монголчуудын адил бурхны шашин тэдний амьдралд том нөлөөг үзүүлжээ. Бидний бэлтгэсэн контент энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.
늘